Айдас ба сургамж толилуулж байна. Би яг одоо нойргүйдлийн хачин яриаг их шинэхэн пэйж уудсны админ зохиолч төгөлдрийн өөрийн утсан нийтэлсэн бичвэрүүдээс унших гэж байна. Хэрв та хэд зочмог айдас өвчнөд болон мэдрэх хүн бол одоо унших бичвэр танд эзэгтэйгээр нөлөөлж магадгүйг анхааруулъя. Учир нь энэхүү бичвэр нь аимшиг түүгээс гадна айдас сэтгэл зүйн нөлөөлөл бүхий хүмүүсийн янз бүрийн жижигч болтгой айдсыг сөхөх яриануд болно. Мөн та доор байрлах линкээр зочилж их бичвэрийг нь уншиж үзээрэй. Сонссноос өөр мэдрэмж авна гэдэгт итгэлтэй байна. Шүн босч ирээ тартал би орон дээрээ унтаж байсан. Энэ явдал зүгээр л гэртээ өнгөрүүлдэг энгийн шөнөдийн нэг байлаа. Гэхдээ анх иймэрхүү зүүдлэхэд би 15 наснд хүрсэн юмд итгэхэд бэрх болсон насан дээрээ байсан юмдаг. Байшингийнхаа зүү орон дээр ганцаараа унтдаг байлаа. Шөнөөр өөрт хэрэг болж магадгүй үүднээс жижиг чийдэн утас бас аяхтай усаа ойрхон тавиад л унтсан. Нилээн л тийжилж унтлаа. Дэгсэн гинэтэл зүүдэлж эхэлж байх шиг байна. Тэр зүүдэндээ би чихтэй анхуй өнгөлөөр алхаж явсаар нэг хуучны гэмээр бор өнгөтэй хаалга татаад нээх гээд их л айж төгшсээр хаалгыг нээлээ. Юу нь мэддэхгүй айсандаа буцаатал сэрчихлээ. Их л хачин санагдаад ч тэрөө хамаг биеийн хөлс цутгасан сэрж байх юм. За зүүдэл байсан байна. Гээд их юм бодсонгүй босоод аяг усныхаа талыг уучаад ханыхаа цагийг харахад шөнийн 4 цаг болж байлаа. Унтснаасаа хойш ердөөл 3 цаг өнгөрч. Энэ жижигхэн зүүдийг ямар ч удаан зүүдэлж хэвдэ гэж өөртөөгөө яриа өдөж байгаа аятай шивнэгчээ аятлаа. Гэтэл миний ард миний орон дээрээс надтай ижил хоолгоор харин тий гих чимээ сонсогдов. Би гайхсандаа эргээд харахад тэнд би орондоо бүх гэрчин унтаж байсан юм. Би тэр үед маш их гайхаж өөртөө ч итгэлгүй. Хий юм бол гэж бодоод харах гэтэл нөгөөх чинь нойроо харамлаад байна уу? Зүүдлээд байна уу? Нэг л тийм дуухгүй. Уцаарлангуй чимээ гаргаад бараг л ярьчих гээд байна. Гайхаж баламгцсан би унтаж байгаа өөрийгөө яг дээрээс нь бүдгхэн сарны гэрэлд ажаад л байлаа. Юу болоод байгааг ойлгосонгүй. Буцаад яаж унтах вэ? Өөрийнхөө хажуугаар ороод хэвтэх үү? Би юу нь яг юу юм бэ? Үгүй. Би чинь би шүү дээ. Гэх мэтэр бодсоор дээрээс нь өөрийгөө хараад л байлаа. Харин тэр үед хажуулдаж хараад хэвдэж байсан миний нөгөөх дээшээ хараад хэвдэв. Тэгэхдээ бүр өөдөөс нүдэ нэгээд хараад хэвдчихсэн. Энэ үед л би өөрөөсөө айж эхлэх шиг болов. Тэгээд тэр шөнийн бодсон хамгийн сүүлийн бодол маань энийг сэрэн. Тэгээд би хөөйгээд өөрийнхөө биедээ хүртэл амар цочоос сэрсэн. Намайг сэрхэд өглөөний 8 цаг 30 минут болж байлаа. Ээж маань аль хэдийн босчихсон цай чанаа зогсож байсан. Харин би нүдэндээ доголн нулимстай өглөөг эхлүүлсэн. Би бүр балмагдах шиг хачин мэдрэмжээсээ салахгүй өөртөө хурж үзээд л байлаа. Хамгийн жигтэй нь юу вэ гэхээр шүн аягандаа үлдээгээд ийсэн ус маань өчигдрийн зүүдэндээ уугаад үлдээсэн тал чигрээ байж байх нь тэр. Тэгэхэр ганц л гаргалгаа байна. Жинхэнэ би босоод усаа уусан байж таарах нь. Харин оронд минь хэвдэж байсан би тэгвэл хэн байсан бэ? Энэ асуултыг одоо хүртэл би өөрөөсөө асууж хариултыг нь олоогүй л яваа. Одоо бол хаяахан зүүдлэхээр яг тэрийгэ зүүдэлж
нөгөөх биеэ сэрэх гэхээр өөрөө өглөө нь порталдоо сэрчигдэг. Хажиргалтай гэмээр харц мэдрэгдэх. Уг айдас маань багаас минь сууж байсан. Баг байхдаа шөнийн цагаар гэрээсээ гарч хашааныхаа булданд байх харанхуй нойл руу явахдаа их л айдаг байсан ч яаж игээд л болгоод буцаад гүйдэг байлаа. Манай нойлын байрлал яг хашааны хойд хэсэг рүү харсан байралтай байдаг байсан юм. Нэг шөнө үнэхээр л би манд исэхгүй болж би засах хэрэг гараад нойл руугаа гүгээд гарав. Хөнгөрч дуусаа сайхан болцоход ихийн бодолгүй гэрийн зүг алхахад хойноос гинэтхэн хачин мэдрэмж төрөв. Тэр мэдрэмж нуруугаар жихэн оргиулж зогсож болохгүйгээ мэдсэн ч хөл тушаад эргэж харвал хэн нэгэндээ харц тулах гээд байгаа нь мэдрэгдээд үнэхээр хачин байсан. Үнэхээр хачин байсан ч гэсэн тэр мэдрэмжиндээ нээх итгэлгүйгээр эргээд харах бодол төрлөө. Би гарахдаа байнга лаавынхаа асаагуурын гэрлийг ашигладаг байсан юм. Тэр гэрэлч надад их хэрэг болж 4-5 метрийн зайг сүмийгээл гэрэлтүүлчихнэ. Тэгээд эргэж харан гэрлээ эвүүргсэн зөвлөгөө харуултал хашааны завсраар нэг хүн над руу ширтэж байснаа ухсгийгээд л хажуу дэше огцом хараагаад 2-3 удаа алах чимээ гараад алга болчихсон. Балмагцсандаа ч тэрөө толгойн арын хэсэг сонин ирээлжсэн мэдрэмж авч зүрхний цохилтыг ямар ч чанга сонссон гэж. Үнэхээр лээжээ гэж амандаа хэлхээс өөр үггүй болдог юм байна лээ. Нохоо минь бас ойрхон байсан болохоор тэр амтны хойноос хуцаад л хөөсөн. Би шууд гэрлүүгээ хар урдаараа орж хаалгаа тас дүгжээд авсан. Тэр орой миний толгоонд зихмээр заваан тэр харц дүрсэн буугаад ердөөсөө амарч чадаагүй юм. Түүнээс хойш энд тэнд онгорхойч биш, хаалттай ч биш. Хаалга юмны завсар. Нүгсүв симхийгээр сул орчхоор юм ширтээд байдаг юм шиг новшийн айдастай болж хуурсан да. Би найцаасаа одоо хүртэл айж явдаг.